За хим 8 зөвлөлтөө эрхэл шалгалтанд бэлдэж байгаа сурагчид зориулсан номны 4-р бүлгийн зарим даалгаврыг бодож тайлбарлая. За 192 дугаар даалгавар. ESA 3 нэгдэлт хөхрийн яоны өдөөгдсөн төлөвт байх үеийн электрон төвчийн томыг бичнэ гэж. Тэгэхээр нэг ийм асуудал байгаа. За бид нар хөхрийг бичгээр 1S-ийн 2, 2S-ийн 2, 2P-ийн 6, 3S-ийн 2, 3P-ийн 4 гэх тийм ээ. За валентийн электрон төвчийн энергийн түвшний диаграмыг зурах юм бол ингээд за ингээд үндсэндээ яах нь. Хоёр сондгой электронтой болж байгаа байхгүй. Тэгэхээр коvalent холбоо гэдэг бол координатын коvalенттэй холбооноос бусад коvalent холбоо бол дандаа дундын хос электроноор үүсэж байгаа шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлбэл сондгой электронод оролцож байгаа гэсэн. За гэтэл бид нар ESA 3-ыг аваад үзэх юм бол ингээд үндсэндээ 6 сондгой электрон химийн холбоонд оролцож байгаа байхгүй. Тэгэхээр энэ яаж 6 сондгойтой болсон бэ гэдэг асуудал байна. Тэгэхээр энэ металл биш элементүүдийн хувьд валентийн давхран дээрх хос электрон нь дараагийн энергийн дэд түвшний хоосоо орбитал руугаа шилжих замаар илүү олон сондгой электронтой болж байгаа. Тэгэхээр энэ үзэгдлийг л өдөөгдсөн төлөв шилжих гэж нэрлэж байгаа юм л да. За энэ 3S 3P гэж жишээлбэл хөхөр дээр жишээлбэл авах юм бол за ингээд үндсэн төлөв тийм ээ. Энэ бол үндсэн төлөв. Үндсэн төлөвтэй 2 сондгойтой. Үндсэн төлөв. За одоо яах вэ гэхээр энэ 3 дугаар энергийн түвшин дээр 3D дэд түвшний орбиталууд байна. 3D дэд түвшний 5 орбитал байгаа байхгүй. Тэгэхээр энэ хос электроны нэг нь энэ 3D рүү шилждэг гэсэн үг. За энэний үр дүнд хөхөр болвол за ингээд 4 сондгойт. Тэгэхээр үндсэн төлөвтэй 2 л валент үзүүлэх нь шүү дээ. Өдөөгдсөн төлөвтэй 4 сондгойтой болж болно. 4 валент үзүүлнэ. Тэгэхээр үндсэн төлөвийнхаа 2-оор жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг нь H2S байна. За 4-тэй гэдэг нь S2 гэсэн үг тийм. Өдөөгдсөн төлөвтэй 4 сондгойтой электронтой болсноор S2-ыг үүсгэж байгаа гэсэн үг. За дараа нь дахиад энэ хос электроны нэг нь энэ 3D-гийн одоо хоосоо орбитал руу шилжин 3D дэд түвшнээ. За ингээд 6 сондгойтой болж байгаа байхгүй. Тийм болохоор 6 валент үзүүлнэ. Энэ 6-тай нэгдэл нь юу вэ? S3 байхгүй. За тэгэхээр үндсэн төлөвтэй 3S-ийн 2, 3P-ийн 4 байжсна. Өдөөгдсөн төлөвтэй 3S-ийн 2, 3P-ийн 3, 3D-ийн 1 болж байгаа гэсэн. Дахиад өдөөгдсөн төлөвтэй шилжихээр 3S-ийн 1, 3D-ийн 3, 3P-ийн 3, тэгээд 3D-ийн 2 гэдэг. За ийм одоо электрон төвчтэй болдог гэсэн өдөөгдсөн төлөвтэй. Тэгэхээр 4-р бүлэг, 5-р бүлэг, 6-р бүлэг, 7-р бүлгийн элементүүд бол одоо ялангуяа хүчил төрөгчтэй холбогдохдоо дандаа өдөөгдсөн төлөвөөр холбогдож байгаа шүү дээ. Тийм болохоор бид нэр хувирмал валент үзүүлдэг гэж нэрлэдэг байгаа тийм ээ. За 194-р даалгавар нь CN сөрөг ионыг ашиглан олон органик процесс синтездэг энэ ион дагуулгадах валентийн электрон хосуудыг тодорхойлно гэж. Тэгэхээр жишээлбэл бид нар ингэж төсөөлөх ёстой л доо. За ийм цаана өвчл байжээ. Эндээс дундын хос нь C-д шилжиж тасарсан. За тэгэхээр шилжүүлэхээс өмнө хэдүүлээ ингээ химийн холбоог нь C гэрээсээр илэрхийлжээ. За ингээд азот 5 электронтой тэрнийхээ 3 сондгойг нь оролцуулаад нэг чөлөө төстэй байгаа гэсэн үг. За ингээд дундын хос нь C-д шилжиж тасрахаар юу болох юм бэ гэж. H-ийг нэмэх юм. Тэгээд
CN-ий сөрөг явна. Гэхдээ цэнийг нь хэн дээр явах нь? C дээр байна гэсэн үг байхгүй. За ингээд одоо тоолох юм. Тэгэхээр энэ бол мэдээж юу юм? Дундын хос. Энэ болохоор чөлөөт хос. Химийн холбоонд оролцоогүй электроны чөлөөт валентын давхран дээр байгаа хос электроны чөлөөт хос гэж байгаа. Энэ бас юу юм? Чөлөөт хос. За ингээд холбоо үүсгэж байгаа хос электроны тоо 3. Нүүрс төрөгчийн атомын чөлөөт хос электроны тоо 1, азотын атомын чөлөөт хос электроны тоо 1 гэж зөв хариу нь D гэсэн. За 199 даалгавар нь калиндийн хромоо дах хромын атом хитэн валенттэй гэнэ. За тэгэхээр валент эсэлтгүй юм хоёр бол хоорондоо тэнцүү байдаг. Жишээлбэл те одоо ингээд үзэж болно. H2SO4-гээр жишээлх юм бол хүчил төрөгчийн эсэлтгүй юм нь хас 2 гэхээр хүчил төрөгч нийтдээ 8 электрон авах нь шүү дээ. Ус төрөгч мэдээж нэгийг өгнө. Тэгэхээр ус төрөгч бол нийтдээ нийлээд 2 электрон өгч чадна. Үлдсэн 6-ыг нь хэн авах нь? Хөхөр өгнө гэсэн үг. Тэгэхээр хөхрийн эсэлтгүй юм нь Эрик 6. За бүр дэлгэрүүлээд тайлбарлах юм бол ингэж болно. За валент гэдэг бол ковалент холбоо үүсгэж байгаа. Үүсгэсэн ковалент холбооны тоо гэж ойлгож байна. Тэгэхээр хөхөр нийтдээ 6 ковалент холбоо үүсгэсэн учраас валент нь 6. Тэгэхээр эсэлтгүй юм 6 агаас. Тэгэхээр эсэлтгүй юм ер нь химийн нэгдлийн хувьд шүү. Тэ химийн нэгдэл ихэнх химийн нэгдлийн хувьд валент болон эсэлтгүй юм тэнцүү байдаг. Тэгэхээр валент гэдэг бол хэдэн ковалент холбоо үүсгэсэн бэ гэдгийг хэлж байгаа. За эсэлтгүй юмын тухайд дахиад ярих юм бол энэ холбоо тасрахад O тус бүр ингээд 2 электрон авах байхгүй. Ингээд. Тэгэхээр нийтдээ хөхөр чинь 6 электрон өгж байгаа гэсэн. Тэгэхээр эсэлтгүй юм 6 болж байгаа. Тэгэхээр валент ол гэсэн даалгавар дээр бол эсэлтгүй юм л олчихно гэсэн. Тэгэх юм бол эсэлтгүй юм нь валенттэй тэнцүү байна гэдээ олчиж байна. Гэтэл жишээлбэл ийм тохиолдол байна л да. Одоо холоор хоёр. Энэ бол химийн нэгдэл биш элемент шүү дээ. Тэгэхээр холоор бол ингээд нэг ковалент холбоо үүсгэсэн байгаа гэдэг. Тэгсээр нь эсэлтгүй юм яхаа. Тэг. Яг тэгвэл эн чинь туйлгүй ковалент холбоо учраас энэ холбоо тасрахад дундын хос электрон аль нэг атомдоо шилжинэ гэж үзэхгүй. Туйлшраг учраас. За тэгэхээр элементүүдийн хувьд молекул бүтэцтэй элементүүдийн хувьд эсэлтгүй юм болон валентийн тоо утга бол зөрдөг. За бусад тохиолдолд ерөнхийдөө химийн нэгдлийн хувьд эсэлтгүй юм болон валентийн тоо утга бараг тохирдог. За яг хөө жишээлбэл хит оксид байна л да. H2O2 гэхээр О-гийн эсэлтгүй юм сөрөг нэг байдаг байхгүй. За бүтц нь ямар байх вэ гэхээр ийм байгаа байхгүй. Тэгэхээр O тус бүр 2 холбоо үүсгэсэн байгаа. Тэгсээр нэ нөгөө ковалент холбоонд тасрахтаа O тус бүр ус төрөгчөөс нэг л аваа салах байхгүй. Тэгэхээр эсэлтгүй юм сөрөг нэг болчихж байгаа. Тэгсээр нэ валент нь 2 болчихсон. За нэг иймэрхүү хит оксид эсвэл ийм молекул бүтцтэй элемент энтрийн хувьд бол за S8, P4 гэдэг те эднэрийн хувьд бол эсэлтгүй юм болон валент чанарын тоо утга. Дээрээс нь хит оксидын хувьд буюу пероксид гэж нэрлэгдэх. За энэ оксидуудын хувьд бол эсэлтгүй юм валент чанарын тоо утга зөрөх тохиолдол байна. За дараагийн даалгавар нь 201 дугаар даалгавар. Үйл хөснөлтийн 5 дугаар бүлгийн үндсэн дэдвүлийн элементийн D оксид гэж байгаа. За тэгэхээр элемент O гэж бичих юм бол 5 дугаар бүлэг хамгийн ихтэй 5 валент үзүүлнэ. Хүчил төрөгч нь 2 гэхээр тамиа E2O5 гэж бичигдэнэ гэсэн үг тийм. За сайн чадахгүй бол бид нөгөө нэг байж болно шүү дээ тийм. За N2O5 эсвэл P2O5 тийм. За P2O5-ыг бол одоо дандаа P4O10 гэдэг байгаа шүү дээ. Угсаа ийм бүтцтэй. За ингээд төсөөлж болно. Тэгэх юм бол бид нэр D төвчлөл нь бол H3 бас валент нь 5 та тийм ээ. H3PO4 бас валент нь 5 та. Иймэрхүү хүчлүүдээр төсөөлж болно. За тэгэхээр энэ дээрээс сонголт бол угаасаа оксидээс нь хараад шууд хариулцахаар даалгавар шүү дээ. 5 дугаар бүлгийн элемент D оксид тэгэхээр 5 валенттай байх хэрэгтэй. Тэгээд элемент 2 O5 гэдээ шууд сонгож болж. За X металл болон Y металл биштэй урвалд орж X Y 2 гэсэн томьёотой гэж байгаа. Тэгэхээр энэ металл энэ нь болохоор юу юм бэ? Металл биш юм байна. За тийм болохоор энэ металл бишийн оронд ионы холбоо үүснэ.
ионы холбоо үүснэ. За ионы холбоо үүснэ гэдэг нь металл нь валентийн электроноо бүрэн алдна. За харин металл биш нь валентийн электроноо 8 болтол авна шүү дээ. 8 болтол авна. За ингээд харах юм бол Y-ийн доор 2 тавигдсан байна гэдэг нь X-ийн цэнэг нь 2Y гэсэн үг. За энийг дээр нь ч тавихгүй те. За X-ийн цэнэг нь 2Y гэсэн үг. Y-ийн цэнэг нь 1 сөрөг гэсэн үг. Тэгэхээр энэ 2 электрон алдсан гэсэн үг. Харин энэ болохоор 1 электрон авсан. За тэгэхээр 2 электрон алдж байгаа юм бол мэдээж яах нь 2-ын А бүдэгтэй. 1 электрон нэмж авч байгаа юм бол 7 А бүлэгтэй. За ингээд хариулчихж байгаа. Бид нар төсөөлөх юм бол магны холоор 2-оор төсөөлж болно тий. Хамгийн түгээмэл хэрэг. За тэгэхээр X энэ үйл хөсгөлтийн 2 дугаар үлэгт байдаг, Y энэ үйл хөсгөлтийн 7 дугаар үлэгт байдаг гэдэг ийм хариу сонгох. За дараа нь 210 коvalенттэй болон координатын коvalенттэй холбоог хоёуланг нь агуулсан гэж байгааз. За энэ дээр химийн холбоог За химийн холбоог бол ионы тэгээд коvalent за тэгээд металлын гээд ерөнхийдөө ингэж 3 ангилж байгаа юм да. За тэгээд коvalent холбоон дотроо болохоор хуультай хуульгүй тэгээд координацийн гэж ангилж байгаа тийм ээ. Координацийн. За тэгэхээр ионы холбоо гэдэг нь ойлгомжтой. Металл тэгээд за металл ба металл биш элементийн хооронд үүснэ. Ионы холбоо бол за металлын холбоо бол мэдээж бүх металлууд өөр хооронд металлын атомууд өөр хоорондоо металлын холбоогоор холбогдно. За туйлтай коvalent холбоо гэдэг нь болохоор туйлтай коvalent холбоо гэдэг нь болохоор за ингээ ялгаатай металл бишүүд. За өөр металл бишүүд ч гэж бас болно тий. Ялгаатай металл бишүүд. За тэгээд юу вэ? H холоор NH3 за SO2 SO3 бор H3 ч гэдэг юм уу тий. За эсвэл холоор 2 одлоо. Ингээд ялгаатай металл биш элементүүд л өөр хоорондоо холбогдсон бол туйлтай коvalent. За туйлгүй коvalent гэдэг нь болохоор ижил металл биш атомууд. Ижил металл бишүүд. Тэгээ ижил металл биш атомууд өөр хоорондоо туйлгүй коvalent холбоогоор холбогдно. За жишээлбэл тий холоор 2 O2 N2 O3 S8 P4 гэх мэтлэн. За координацийн коvalent гэхээр одоо цээжсэн мэдлэгийн тухайд бол CO координацийн коvalent холбоотой. За тэгээд энэ аммоны агуулсан энэ бүх нэгдэл координацийн коvalent холбоотой байхгүй. Тэгэхээр бидний одоо координацийн болон
Коvalentтэй холбоог хоёуланг нь агуулсан гэхээр NH4 л байгаа юм л да. За NH4-ийн тухайд бол их сонирхолтой. За би нэг энэм хүн зайд цэгээр эсэлжээ. За NH3 болвол за ийм байж байгаа. За эндээс жишээл ааш холоор дээр гэвэл ааш холоорыг нэмсэн гэвэл энэ холоор нь дундын хосоо аваад салангуут энэ азотын чөлөөт хосоороо энэ ус төрөгчийг нэгдүүлж байгаа. За энэний дүнд за ийм холбоо NH4 тий аммоны үүсэж байгаа хгүй. За энэ эерэг цэнхтэй. За тэгээд нөгөө холоор нь сөрөг цэнхтэй учраас энэ хоёрын хооронд бол энд бол ионы холбоо байгаа гэсэн үг. За харин NH4-ийн хувьд бол энэ гурав бол зүгээр л коvalent холбоо гэсэн үг. Харин энэ бол координацийн коvalent холбоо. Яагаад гэвэл нөгөө дундын хосоо хоёуланг нь азот гаргасан. Тийм болохоор координацийн коvalent холбоо. Үлдсэн гурав нь болохоор зүгээр солилцлын механизмаар үүссэн коvalent холбоо гэсэн үг байна. Тэгэхээр энэ аммоны агуулсан нэгдлүүд бол солилцлын механизмаар үүссэн коvalent холбоо. Дээрээс нэмээд координацийн коvalent холбоо, ионы холбоос агуулсан ийм өөрөөс нэгдлүүд байдаг байхгүй. За 215 доорх зурагт Q болон P элементүүдийн электрон бүтцийг харуулжээ. За тэгээд ямар холбоогоор холбогдох юм бэ л гэж байна тийм ээ. За тэгэхээр валентийн давхраанда 1 электронтой учраас энэ бол металл юм байна. Валентийн давхраанда 6 электронтой учраас энэ бол металл биш юм байна. Тэгэхээр ионы холбоо үүсгэх нь Q P гэх юм бол за ионы холбоо үүсэж байгаа ш Q бол 1-ийг өгөөд 1 эерэг цэнхтэй болно. P бол гадаад давхраанда 6 таага учраас 8 болохын тулд 2-ыг аваад 2 сөрөг цэнхтэй болно. Тэгэхээр томьёо нь Q2P гээд химийн холбооны өдөрлөн ионы холбоо гэхээр B-ийн зөв хариу болж байгаа. За 222 дугаар даалгавар H утвар H болоор H бром гэсэн нэвтлүүд химийн холбооны туйшрлыг харьцуулна гэж байгаа байхгүй. За одоо энэ дээр жинхэнэ цахилгаан сөрөг чанар гэдэг ойлголт гарч ирж байгаа. Цахилгаан сөрөг чанар. За энэ бол за Ульта коvalent холбоомдох дундын хос электроныг өөртөө татах чадвар. За дээрэс нь цахилгаан сөрөг чанар бол радиустай 3 хамааралтай. За дээрэс нь цахилгаан сөрөг чанарын за энэ бол цахилгаан сөрөг чанарын зөрөө их байх тусам дундын хос электрон хүчтэй туйшрна. За дундын хос электроны туйшрал гэсэн хүч тий. Туйшрал гэсэн. За ингэхээр H фтор H холоор H бром. За энэ дарааллын дагуу радиус нь ихсэж байгаа учраас цахилгаан сөрөг чанар буурна. За цахилгаан сөрөг чанар буурж байгаа учраас дельта хапа бас яах нь буурна.
За ингээд дельта апа буурж байгаа учраас туйшрал химийн холбооны туйшрал бас буурна гэсэн багасна тий. За тэгэхээр туйшрлыг харьцуулна гэсэн учраас H фтор нь хамгийн их туйшралтай холбоо. Тэгээд дараа нь H болоор дараа нь H баруун гэхээр зөв хариулт нь яа гэсэн. За 224 дахь даалгавар нь холбооны уртыг өгсөн юм байна. Тэгээ энергийг харьцуулах юм байна. За холбоон дээр нэг ийм ойлголт байгаа. Коvalent холбооны шинж гэж байна л да. Коvalent холбооны шинж. За тэгэхээр энэ дээр ийм юм ойлголт байгаа. Урт энерги туйшрал гэдэг ийм ойлголт байна. Туйшрал. За яхаа тэгээд дээрэс нь холбооны тоо гэдэг ойлголт бас гарч ирж болно л да. Холбооны тоо. За. Тэгэхээр нэгдүгээрт холбоо урт байх тусам амархан тасардаг. Холбоо урт байх тусам хялбархан тасарна. За энэ нь юу хэлж байгаа юм гэхээр ер нь бол холбооны урт энергитэйгээ холбооны энергитэй уран хамааралтай л гэсэн үг. Холбоо урт байх тусам энерги нь бага байна л гэсэн үг байхгүй юу? Уран хамааралтай. За энэ ихний ойлголт нь тийм ээ. За хоёрт нь яг юу юм байж болно? Холбооны тоо их байх тусам холбооны тоо их байх тусам холбооны энерги ихсэн. Тэгэхээр холбооны тоо энергитэй шууд урттай уран хамааралтай гэсэн үг. Холбооны тоо их байх тусам илүү богино байна гэсэн үг байхгүй юу? Урттай уран хамааралтай. За ийм байна гэсэн үг. Тэгэхээр энэ дугуйлсан хоёр одоо зөв төгтлийг цээжилчих юм бол ийм төрлийн даалгаварт хариулцна л гэсэн. За тэгэхээр хамгийн их энерги нь өсөх дараадлаар хэрэг хамгийн их энергитэй холбоо нь мэдээж 3 давхар холбоо. Хамгийн бат ух байх нь ойлгомжтой. Тийм болохоор илүү их энерги зарцуулна. За дараа нь мэдээж хоёрчин холбоо. За тэгээ хамгийн хялбархан тасрах холбоо нь бол CC дан холбоо гэсэн үг тийм. Эн чинь нөгөө бүр CC болж тасрах тухай ярьж байгаа шүү дээ. Тэрнээс сигма болон пи холбооны тухай бол яриаг өгсөн. За 229 дахь даалгавар нь электрон түтстэй элементийн дээд оксид болон дэгдэмхий гэдрээд. За дээд гэхээр ойлгомж түрүү ярьсан. За энэ бол 3s-ийн 2 3p-ийн 4 гэсэн бүтцтэй юм байна. Тэгэхээр энэ бол 6a бүлгийн элемент гэсэн үг. Тэгэхээр дээд оксид мэдээж S3. Жишээлбэл тийм. Дээд оксид нь за элемент O3 гэсэн томьёотой байна. Ус төрөгчтэй гэхээр түрүү ярьсан нэг үндсэн төлбөрөө буюу H2S гэсэн үг л тийм. Тэгэхээр H2E гэсэн ийм бүтцтэй байна. Жишээлбэл H2S гэсэн үг. За их хэмжлэн ингээд бүлгээр нь баримжаалаад мэддэг жишээгээр ярьчих болно. За S-бөөсийнх ингэж болно л та тийм ээ. За дээд 6 дугаар бүлэг гэхээр за хамгийн дээдэлтэй 6 валент үзүүлнэ. Тэгэхээр хүчилтөрөгчийн 2 гэхээр за E2O3 таан байна. За өстрөгч 6 дугаар бүлгийн элемент гэхээр үндсэн төлөвтэй болвол 2 валент үзүүлнэ. За өстрөгчтэй холбогдохдоо үндсэн төлбөрөө хүчилтөрөгчтэй л өдөөгсөн төлбөрөө гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Их хвчлэн. Тэгэхээр өстрөгчтэй холбогдохдоо үндсэн төлбөрөө гэхээр 2 сондгоотой, өстрөгч 1 сондгоотой учраас E2 H2E гэсэн томьёотой байна гэх. За ингээд бас олж болох юм аа. За химийн холбооны энерги багтаа молекулыг сонгоно гэж. Тэгэхээр энэ дээр
За тэрийг энэ дээр ярьчих. Тэгэхээр дахиад холбооны тэгвэл уртад нөлөөлдөг хүчин зүйл нь юу юм бэ гэж те. Тэгэхээр холбооны уртад нөлөөлдөг хүчин зүйл бол мэдээж 1 номерын асуудал бол ариадус байхгүй. Тэгэхээр ариадус ер нь холбогдож байгаа элементийн атомын ариадус жижиг том байгаас шалтгаалаад холбоо уртаг нэг байхгүй. Тэгэхээр атомын ариадус их байх тусам биш ариадус нь том гэх билүү те. Хэмжээ том атомын ариадус их гэж ярина. Атомын ариадус их байх тусам холбооны урт их байна. За ингээд ганцхан өгүүлбэрийг мэдж яхад л уусаа бид нар ойлгомжтой тийм ээ. За жишээлбэл ус төрөгчийг аваад үзэх юм бол ингээд тий. За ингээд ус төрөгч гээд ингээд цэглэж юм бол холбооны урт гэдэг чинь энэ шүү дээ. За фтор гэх юм бол ингээд за ингээд тий. Ариадус ихсэх тусам холбоо илүү урт болж байгаа гэдгийг эндээс харж болно. Тэгэхээр бид нар энерги багтаа молекулыг холбооны энерги багтаа молекулыг сонг гэдэг нь холбооны энерги багтаа гэдэг нь илүү урт холбоо. Холбооны урт ихтэйг сонг гэсэн үг тий. Холбооны урт ихтэй. За тэгэхээр энэ давхар холбоонууд бол мэдээж богинохон. Тийм болохоор холбооны энерги ихтэй байна гэсэн үг шүү дээ. За хоёр дан холбоо үлдсэн ус төрөгч фтор. Тэр ус төрөгч нэг давхраатай учраас илүү богино. Фтор хоёр давхраатай учраас арай холбооны урт байна гэсэн үг. Тэгэхээр энерги багтаа байна гэд ингээд сонгож байна. Давхар холбоонууд бол мэдээж холбооны энерги ихтэй байна шүү дээ тийм ээ. Холбооны тоон ихсгээр холбооны урт нь багасаад энерги нэгтгэх гэсэн тийм ээ. За ингээд молекулын хэлбэрлээ орж ирж байгаа. Молекулын хэлбэрийг бол электроносын түлхэлслийн онолоор тодорхойлж байгаа. Жишээлбэл одоо за бериллийн холоор 2-оос эхлэе. Бериллийн холоор 2 бол за ингээд бериллийн угаасаа л 2 электронтой. Тэгээд тэр 2 электроноор холоортой олгож байгаа байхгүй. Тэгэхээр энэ дундын хосуудын түлхэлцэл хамгийн бага хэрнээ жигд байна гэхээр бериллийн холоор 2 бол ингээл шугамын хэлбэртэй буюу энэ холбооны өнцгөн 180 градус үсгээл ингээл байж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг ийм хэлбэртэй молекулууд гэхээр AX2-ууд л гэсэн үг. AX2. За энд одоо бериллийн холоор 2-оос гадна CO2 байна тий. За тэгээ силициум O2 гэх мэтлээ иймэрхүү молекулууд байж болох юм. За дараа нь болохоор pH3. За pH3-ыг ярихаас өмнө бор H3-ыг ярив. За бор бол гадаад давхранд 3 электронтой. Тийм болохоор 3 л холбоо үүсгэнэ. Тэгэхээр энэ 3 одоо дундын хосын түлхэлцэл хамгийн жиг тэрнээ бие биенээсээ хамгийн хол зайд байна гэхээр бор H3 бол ингээл автгаан гурвалжийн хэлбэртэй л болж байгаа гэсэн үг байхгүй. За гэтэл одоо pH3 болоод эхлэхээр фосфор чинь ингээд гадаад давхранд 5-таа байхгүй. Тэгэхээр 3-аар нь холбоо үүсгэсэн. Нэг чөлөө тус байгаа байхгүй. Тэгэхээр чөлөө тус дундын хосын түлхэлц шалтгаалаад энэ ус төрөгчийн атомууд бүгд яах нь доошоо дарагдж байгаа л гэсэн үг л дээ. Ингэж доошоо дарагдаад энэ дээрээ нэг чөлөө тустай. За энэ чөлөө тусуудаас хэрвээ чөлөө тус байхгүй бол автгаан гурвалжин л байх нь шүү дээ тийм ээ. Энэ чөлөө тусуудын нөлөөгөөр ус төрөгчийн атомууд нь бүгд доошоо дарагдаад гурвалжин пирамид болж байгаа. За ингээд за арсенум фтор 5 бол одоо нөгөө P холоор 5-таа төстэй. За нэг юм хэлбэртэй гэсэн үг. Арсенум фтор за фтор тэгээд фтор за тэгээд ингээд фтор гурвалжин суурьтай 2 оройтой пирамид гэсэн үг.
энэтэй төстэй. Ийм B пирамид, гурвалжин B пирамид гэж. За тэгэхээр pH 3 бол гурвалжин пирамид хэлбэртэй. Тэгээд тэрийг харуулсан хэлбэр нь аль юм бэ гэхээр энэ юм тийм ээ. Энэ дээр нөгөө чөлөө тус байгаа учраас өстрөгч атом доошо дарагдсан. За бериллийн халуур хоёр бол ойлгомжтой, шугам хэлбэртэй. Шугамныг харуулж байгаа хэлбэр нь мэдээж энэ гэсэн үг. За арсеном фтор 5 болохоор P холоор 5-та төстэй гэж байна тийм ээ. За ингээд гурвалжин B пирамид. Тэгээ энийг харуулж байгаа хэлбэр нь Y юм байна. За ингээд молекул хоорондын биш электросын түлхэлцлийн онолоо сайн одоо эзэмшээгүй хүмүүс бол цээжсэн мэдлэгээр молекулын хэлбэрийг бас тогтоох боломжтой. За тогтоохын тулд энэ ерөнхий томьёог л одоо маш сайн харна гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар одоо ингэж дэдэг. Бериллийн холоор 2 гэхээр бид нар заавал одоо ингээд тий бериллийн шиг ингээд эндээ ийм дан холбоотой байх юм байна гэдэг. Энэ бол тийм биш. Жишээлбэл CO2 ч гэсэн AX2 гэсэн үг. Гэхдээ энд нь давхар холбоо л байгаа. Тэр нь бол энэ давхар холбооны түлхэлцэл нь дан холбооны түлхэлцэл нь гэдгээс бол хамаардаггүй. Зөвхөн дундын хос электронуудын түлхэлцэл одоо энэ электронуудын түлхэлцэл B-бинээсээ хамгийн хол хэрнээ. Түлхэлцэл нь хамгийн бага хэрнээ B-бинээсээ хамгийн хол зайд байх хэрэгтэй. Түлхэлцэл хамгийн бага байна гэдэг нь мэдээж B-бинээсээ хамгийн хол байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ ерөнхий томьёонуудад их сайн цээжилчих юм бол бас боломжтой. За энэ дээр одоо явж итл ингээд AX2 E гэдэг ойлголт гарч ирж байгаа. Тэгэхээр E бол чөлөө тос электрон гэсэн үг. Чөлөө тос электрон. Тэгэхээр жишээлбэл энэ дээр бол SO2-ыг харуулсан байна тий. SO2 бол ингээд нөгөө 6 электронтой. Тэгээд 6-ийнх нь 4 нь холбоонд оролцсон гэсэн үг байхгүй. 2 хүчил төрөгчтэй. Тэгэхээр цаана нэг чөлөө тос үлдсэн. Уг нь бол ийм гэсэн жишээлбэл тий. Ягаад CO2 SO2 ялгаатай байгаа юм бэ гэж. Тэгэхээр CO бол 4 электронтой учраас яг ингэж болчихж байгаа байхгүй. Гэтэл SO2 бол 6 электронтой. Ингээд 4-өр нь холбоо үүсгэчихэд энэ дээр нь яах нь вэ? Энэ дээр нэг чөлөө тос байгаа байхгүй. Тийм болохоор энэ чөлөө тос дундын хосын түлхэлцлээс шалтгаалаад энэ хүчил төрөгчийн атомууд нь доошо дарагдсан гэсэн. Хүчил төрөгчийн атомууд. Тэгэхээр хэлбэр нь ийм болчихж байгаа байхгүй. Уг нь электросын түлхэлцлийн ондыг сайн ойлгох юм бол энийг цээжлэх шаардлага байна. CO2 бол төвийн атом дээр чөлөө тос байхгүй учраас ингээл шугам байж. Төвийн атом дээр нэг чөлөө тос гараад ирэхээр чөлөө тос дундын хосын түлхэлцээс шалтгаалаад атомууд ингээд доошо дарагдчихдаг байхгүй. Тэгэхээр одоо нугарсан үе хэлбэртэй болоо явчих. За гэх мэтлэн. За AX4 гэхээр одоо силициум CH4 за бүр CH3 холоор ч гэсэн орно шүү дээ. Ялгаагүй. AX4 гэж бас заавал дөрүүлээ ижлэх юм байх алгүй шүү дээ. Одоо бид нар AX4 гэхээр л за энэ заавал 4 одоо ижлэхэн атомтой холбогдсон байх юм байна гэж ойлгож болохгүй. Одоо эн чинь тэгтээ их сайн нөгөө юугаар их сайн төсөөлдөг байх хэрэгтэй байхгүй? Нөгөө сайн мэддэг жишээгээрээ. Жишээлбэл та CH4-ыг сайн мэдж байгаа учраас CH4-оор одоо төсөөлөд ойлгох юм бол илүү хялбар болно гэсэн үг байхгүй? Миний мэддэг аль молекултай илүү төсөөтэй хэлбэртэй юм бэ гэх тээ. Тэгэхээр энэ бол CH4 CH3 холоор гэхээр зүгээр л яасан. Нэг ус төрөгч нь холоороо солигдсон байхгүй. Өөр бол зарчмын үед ямар ч ялгаа байхгүй. Тийм болохоор молекулын хэлбэрт бол яах вэ? Өөрчлөлт орохгүй гэсэн үг. Тэгэхээр одоо яг та хэдийн хувьд бол одоо би жишээлбэл муу арга хэлэхэд та энэ хэдийг ингээд цээжилчих хэрэгтэй. Тэгээд нөгөө даалгавар дээр орж ирж байгаа молекул чи энэ хэдий яг алинтын төсөөтэй байгаа юм бэ гэд тэрнтэй төсөөтэй байдлаар молекулын хэлбэрийг тогтоогоо явуучих боломжтой гэсэн үг. Тэгтээ цээжлэхдээ бас бодож цээжлэх нь шүү дээ тийм ээ. AX2E гэдэг чинь төвийн атом дээр нэг чөлөө тостой тий ийм молекулууд байх ёстой шүү гэдэг. За иймэрхүү байдлаар молекулын хэлбэрийг тогтооно. Тэгэхээр ерөнхийдөө энд байгаа хүснэгтээс
хамгийн түгээмэл нь энэ эхний 6, 7 байхгүй. Шогмон, хавтгаан гурвалжин, нугарсан V, тетраэдр, гурвалжин пирамид. За энэ бас нугарсан V л гэж хэлж байгаа тий. Гурвалжин B пирамид. Энэ хэдийг яаж цээжилсэн байх тул энэтэй төсөөтэй молекулуудын хэлбэрийг бол тогтоочж болно. Төвийн атом нь харах нь шүү дээ. Жишээлбэл биднэрт ингээд өгчихсөн байхад. За жишээлбэл би энд өчлөө. Силициум O2-ыг өгчлөө тий. За энэ ингээд харахад AX2 үү? Эсвэл AX2E юу гэдгийг бодох нь шүү дээ. Тэгэхээр AX2-ын бол одоо бериллийн холоор 2-той эсвэл CO2-той төстэй байх хэрэгтэй. Гэтэл бериллийн чинь 2 дугаар үлэгт, C чинь 4 дугаар үлэгт байгаа. Гэтэл силийн 6 дугаар үлэгт байгааз. Тэгэхээр силийн 6 дугаар үлэгт байгаа учраас миний мэддэг S-ийн 2-той төстэй хэлбэртэй байна гэд ингээд нугарсан V гэд хэлбэрийн тогтоочих байхгүй. За иймэрхүү байдлаар бас цээжлээд молекулын хэлбэрийг тогтоох боломжтой. За энэ N холоор 3 гэж байгаас тэгэхээр чин N холоор 3 бол одоо бидний мэддэг сая дэнд юу байсан бэлээ? Тийм. N-3-тай л адилхан шүү дээ, тий? N-3-тай адилхан. N холоор 3 бол N-3 болохоор чи ингээд нөгөө төвийн атом дээр нэг чөлөө тус гарч ирснээр ус төрөгчүүд нь доошо дарагддаг гэсэн тийм ээ. Яг тэрнтэй адилхан азууч зүгээр л энэ 3 ус төрөгчийн оронд тийм байна. Холоор байгаа л хэвгүй. Тийм учраас их чөлөөтөөс итгэх хэрэгтэй гэсэн. За ингээд энэ бол гурвалжин пирамид. За дараа нь H2 бол сая өсөлтөн дээр байсан. H холоор мэдээж 2 атомоос тогтсон юм чинь шугам байхаас өөр ямарч арга байхгүй. За бор H3 бол бас сая бор фтор 3-тай адилхан. Сая өсөлтөн дээр бор фтор 3-ыг харуулсан бай тийм үү? Ган 3 болж. Зүгээр л бор H3 гэхээр бор фтор 3-ын 3 фтор нь л юугаар солигдсон бэ? H-аар солигдсон. Тийм болохоор молекулын хэлбэрийг хэрвээ цээжлэе гэж байгаа бол түгээмэл нэг молекулыг цээжилчихээ. Тэгээд тэрнтэй ч л маш төстэй байна гэсэн үг байхгүй. Алинтай төстэй гэдгээр нь молекулын хэлбэрийг жишээлээ авч болох юм аа. За дараа нь энгийн молекул төстэй бодисыг сонгоно гэж байна. Тэгэхээр ер нь бол том молекул бүтцтэй бодис гэж чиний хэлж байгаа юм бэ гэхээр том молекул бүтцтэй гэхээр энэ бол нэгд ионы холбоо агуулсан гэж болно. Ионы холбоотой. Хоёрт нь металлын холбоотой. За гуравт нь болохоор юу? Коvalent атомын тас доромжтой. Коvalent атомын тас доромжтой. Энэ дээр бол бид нэг хэдхэн жишээл байгаа дээ шүү дээ. Жишээлбэл тий C алмаз, C балжлоо, тэгээд цахиурын оксид гэсэн ийм л жишээнтэй байгаа шүү дээ. За 12 энтерлөө орол магадгүй германы энтер орж ирэх байх л та. За эдгээр бол том молекул бүтцтэй гэсэн. За энгийн молекул бүтцтэй гэхээр ерөөсөө covalent холбоо агуулсан л гэсэн. Covalent холбоотой. Гэхдээ энэ дээр цахиурын оксид бол маш өргөнц байна тийм ээ. Covalent холбоотой. За тэгэхээр энэ дээр энгийн молекул бүтцтэй нэгдэл зөвхөн йод 2 л байна. Йодын хооронд covalent холбоо гэсэн. Натрийн холоор ионы холбоотой. C бол covalent атомын тас доромжтой. Нэг C 4 холбоо үүсгэх замаар асар том молекул үүсгэж. Цис бол металлын холбоотой. Силициум O2 бас covalent атомын тас доромжтой. Тэгэхээр энгийн молекул бүтцтэй нь йод 2 гэсэн. За өвтөрөгчийн холбоо үүсгдэг бодисыг сонгоно гэж юм. За нэгэнд энэ сэдв дээр молекул хоорондын хүч яригдж байгаа учраас би одоо та хэд молекул хоорондын хүчийг ялгах бас аргыг хэлж өгье. За тэгэхээр ямар нэгэн молекул өгөгдсөн тохиолдолд бид нар химийн холбоог нь хардаг байхгүй юу? За химийн холбоог нь харна. Молекул гэж юм тий. Тэгэхээр мэдээж ионы холбоотой нэгдэл биш үс. Энгийн молекул бүтцтэй нэгдлийн үед молекул гэдэг ойлголт байгаа байхгүй юу? За ионы холбоо нь covalent холбоо нь мэдээж хоёр төрөл байгаа тийм ээ. Туйлтаа
covalent. Тэгээд туйлгүй covalent. Туйлгүй covalent. За, туйлтай covalent туйлгүй covalent холбоотой байх юм бол мэдээж молекул туйлгүй. За, молекул туйлгүй юм бол молекул хоорондын хүч нь disperse байна л гэсэн үг. Disperse. За, туйлтай covalent холбоотой байх юм бол хэлбэрийг хардаг гэсэн үг. Хэлбэр нь. За, хэлбэр нь одоо бас жах ялгаатай. Энэ. За, AX2. Тэгэхээр AX2 гэдэг нь AX2 тэгээд AX3, AX4, AX5. За, ийм одоо хэлбэртэй ийм ерөнхий томьёон захирагч байгаа молекулууд байх юм бол хэлбэр нь ийм байх юм бол молекул туйлгүй. За, тэгэхээр молекул хоорондын хүч нь disperse болно гэсэн. Бусад хэлбэр. Бусад хэлбэрийн молекул байх юм бол энэ молекул туйлтай болно. Туйлтай. За, молекул нь туйлтай болж байгаа юм бол молекул хоорондын хоёр төрлийн хүчээр холбогдох боломжтой. Нэг нь default. За, энэ default молекул нь туйлтай байх юм бол default эсвэл устрагчийн холбоо. Гэхдээ устрагчийн холбоо үүсгэхийн тулд найрлаганд нь NH эсвэл OH холбоо, за эсвэл H-тор ийм холбоо агуулсан байна. Тэгжиж устрагчийн холбоо агуул. Устрагчийн холбоо үүсгэх гэсэн үг байхгүй? За, молекул нь туйлтай хэрнээ NH эсвэл OH эсвэл H-тор холбоо агуулаагүй бол тэр молекул хоорондын хүч нь default гэсэн. Молекул нь туйлтай хэрнээ NH, OH холбоо агуулсан бол молекул хоорондын хүч нь устрагчийн холбоо гэсэн. Тэгэл босод тохиолдолд бүгдээрээ молекул хоорондын хүч нь disperse гэсэн үг байхгүй? Тэгэхээр энэ дээр одоо нэг ийм асуудал байгаа байхгүй? Жишээлбэл CH4, CH3 холоор молекул хоорондын хүч нь юу юм бэ гэж. Тэгэхээр энэ нь бол disperse. Энэ нь бол disperse. Энэ нь бол default. Тэгэхээр миний түрүүний яриад байгаа заавал AX4 шүү гэдэг нь заавал 4 ижлэхэн элементтэй олгогдсон байх ёстой. Заавал 5 ижлэхэн элементтэй, заавал 3 ижлэхэн элементтэй, заавал 2 ижлэхэн элементтэй олгогдсон байх ёстой шүү гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр хэдийгээр энэ хоёрын молекулын хэлбэр нь адилхан, хоёлоо тетраэдр. Тэгвэл энэ зөв тетраэдр. Энэ зөв тетраэдр. 4/4 л ижлэхэн гэсэн. Энэ болохоор зөв биш тетраэдр. Нэг оройн өндөр. Яагаад гэвэл C холоор гэсэн холбоо CH гэсэн холбоотой харьцуулахад илүү урт. Зөв биш тетраэдр. Ийм ялгаатай байхгүй юу? Тийм учраас молекул хоорондын хүчийг тодорхойлохдоо яг холбогдсон 4 элемент нь дөрвөлөө ижлэх юм уу? Эсвэл ялгаатай мó гэдгийг одоо маш сайн авч үзэх хэрэгтэй л гэсэн үг л дээ. Тэгээ тэрийг би энэ дээр жишээллээ тийм ээ. CH4 бол зөв тетраэдр хэлбэртэй учраас disperse. CH3 холоор бол зөв биш тетраэдр учраас туйлтай болоод тэгээд молекул хоорондын хүч нь default болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ шугам бол ойлгомжтой. Зөв гурвалжин гэж яриул илүү оновчтой байхгүй. Зөв гурвалжин. Зөв тетраэдр. Зөв гурвалжин бие пирамид. За ийм молекулууд бол туйлгүй юм гэж байгаа байхгүй. Жишээлбэл бор H3 тэ за CH4 P холоор 5. За энэ молекул яг энэтэй төсөөтэй молекулууд бол бүгд туйлг байна гэсэн. Гэхдээ энэтэй төсөөтэйгээ CH3 холоорыг бол оруулаад ирж болохгүй байна шүү дээ. Тэрийг маш сайн анхаарах хэрэгтэй шүү.
За тэгэхээр эндээс ус төрөгчийн холбоо үүсэх боломжтой гэхээр энэ H-бутаар ус төрөгчийн холбоотой. Энэ OH агуулсан учраас ус төрөгчийн холбоотой. За H2O-доос OH байгаа. Тийм болохоор ус төрөгчийн холбоотой. Карбон хүчлийн найрлаганд OH байгаа. Тийм болохоор ус төрөгчийн холбоотой. Тэгэхээр ус төрөгчийн холбоо үүсэх боломжтой нь А, Б, В, Г гэсэн ийм дөрвөн нэгдлээ гэсэн. За ингээд энэ бүлгийн одоо даалгавруудаас өөр одоо бодол тайлбар шаардлагатай даалгаврууд байвал комент хэсэгт дугаарыг нэлтээгээрэй.